Октябрийн хувьсгал Казахстанд их өсөглөн авчирсан нь. Төвөгчдийн тооцоогоор зөвлөлт засгийн он жилүүдэд Казахын 118,000 гаруй хүн хэлмэгдэн ял эдэлснээс 45,000 гаруй нь буудуулсан аж. Улс төрийн хэлмэгдүүлэлт 1917 оны Октябрийн цус төвсглийн дараа эхэлсэн. Эхлээд хаант засгийн албан хаагчид, баячууд, шашны зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчдийг хяргажээ. Бүр 1920-од оны сүүлч 1930-ад оны ихэнх үеэр улс орон даяар ард иргэдийн хөрөнгийг хураан, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хүчээр хамтралжуулж нийгэмчлэх болжээ. Шинэ засгийн газрын энэхүү бодлогыг эсэргүүцсэн ард олон үндэсний скетнүүд өмнөнийг дарахаар олныг хамарсан хэлмэгдүүлэлт явуулсан зэрэг нь өсөглөнгийн гол шалтгаан болсон гэж олон түүхчид үздэг байна. Манай орны хувьд дээрхтэй адил хөрөнгө хураах, хамтралжуулах, нийгэмчлэх бодлогыг эсэргүүцсэн 1932 оны эсэргүүний бослог гарч үүнээс улбаатаагаар Японы тагнуул гэх нэрийн дор их хэлмэгдүүлэлт явагдаж 25,000 гаруй хүнийг цаазалсан. Харин малын буянд бидэнд өсөглөн дайрсангүй. Эхний өсөглөн 1919-оос 1922 онуудад болсон. Хохирогчдын тоо яг тодорхойгүй байдаг аж. Простор сэтгүүлийн ерөнхий редактор Валерий Михайловичтэй эхний өлсөглөн аимшигтай байсан. Казахын бүх нутгууд өлсөглөнд нэрвэгдсэн ба тэр дундаа өмнөд нутгуудад илүү байсан. Ойролцоогоор 1 сая хүн эхний өлсөглөнгөөр үргэлжсэн. Янз бүрийн тооцоогоор 1.5-аас 2 сая хүн амь насаа алдсан гэсэн байдаг. 10-аас 15 жилийн хүндэгцэн үед нийт хүн амын тал нь хоригдсон. Дэлхийн нийт энэ эмгэнэлт түүхийг мэддэг. Казах хүн бүр мэдээ зогсохгүй эмгэнэн гашуудаж санаж байх учиртай гэжээ. Улс төрийн хэлмэгдэхсдийн өдөрт зориулан Казахстаны нэгэн сайт дээрх сэтгэл хэрд хийлгэн баримт фото зургуудыг нийтэд илгэсэн байна. Эдгээр зургууд нь зөвхөн Казахын аимшигт өлсгөлөнгийн зураг биш гэдгийг ойлгоорой. Хүчээр хамтралжуулах үеийн тухай зөвлөлт улсын янз бүрийн газар нутгаас цуглуулсан зургууд юм. Казахын уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас татгалзсан, суурьшмал, өнөөгийн хэллэгээр эрчимжүүлсэн аж ахуйд хүчээр шилжүүлэх гэсэн нь өлсгөлөнгийн нэг шалтгаан болсон. 1918 оны 5 дугаар сарын 13-наас эхлэн явуулсан хүнсний диктатур, хүнсний нөөцийг дайчлан авах дээр зөвлөлтийн олон бүс нутагт ургац муу байснаас 1919 оны 1-р сараас дахин өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг. Зөвлөлт орон даяар нүүдлийн хөдөө аж ахуйд томоохон өөрчлөлт хийгдэн, хот суурин олноор байгуулан үйлдвэржилт их явагдсанаас материаллаг, тариа, будаа, мах, бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон. Хүнсний нөөцийг дайчлан худалдан авах явдал нь коммунист дайн хэмээх улс төрийн бодлогын нэг хэсэг нь байсан байна. 1919-оос 1920 оны худалдан авах компанид ажлын хүрээнд мах төмсгээд бүхий л хөдөө аж ахуйн хүнс 1920 оны сүүлэхэд дууссан аж. Казахстанд ард иргэдийн малыг хурааж багахан талх үлдээсэн байна. Ард иргэдийн учруулсан энэ аимшигт явдал тэдний уур хилэнг батраан аргагүй эрхэнд зэвсэгт тэмцэл гаргахад хүргэсэн байна. Казахстаны энэхүү өлсгөлөнг Ашаршили хэмээн нэрлэдэг байна. Харин хоёр дахь өлсгөлөнг Голошекины хэмээн нэрлэдэг аж. Казахстаны коммунист намын дарга Филипп Голошекин 1927 онд бага октябрь хөтөлбөрийг зарлан мэдэгдсэн. Энэ нь казахуудын нүүдэлчин амьдралаас суурь амьдралд шилжих, хамтралчих явдал байжээ. Эдгээр арга хэмжээний дүнд эд хөрөнгө мал сүргийг хүчээр хураан нэг газар төвлөрүүлэх болжээ. Нэгдүгээр ийм олон мал байх болцоогүй тул ихэнхийг нь газар дээр нь ядлан хамтралын хэрэгцээнд зарцуулах болжээ. 1933 он гэхэд 40 сая толгой малын дөнгөж 11 нь үлдсэн гин. Энэ компанид ажиллаас болж казахуудын хизээд амжиргааны гол их үүсвэр байсан мал сүрэг инхүү өртөж үр дүнд нь 1932-оос 33 онуудад Казахстаны 1.5 сая хүн өлсгөлөнгөөр нас барсан байна. Мөн 600 гаруй мянган иргэд дөрвж эрх баригчдын алдаатай бодлого ард иргэдийг зэвсэгт тэмцэл гаргахад хүргэжээ. Казахын автономат улсын хүн амын 48% өлсгөлөнгөөр нас барж зарим казах иргэд Киргиз, Хятад, Монгол, Иран, Афганистан руу дөрвсөн. Зарим их ус оролжийн мэдээлж байгаагаар аргагүй эрхэнд шилжин үүсэн хүмүүсийн тоог 1.3 сая гаруй хэмээн тооцоолон гаргасан байна. Сууриншуулах бодлогоос гол төлөв нутгийн нүүдэлчин казахууд хүн ам хамгийн их хохирсон байна. Улаан арим мал хураах,
Дараа нь хураасан мал хулгайлахаас сэргийлэх бүх ажлыг харгас хатуугаар явуулдаг байсан бөгөөд зарим тохиолдолд отог овог тосгоноор хохирогч болон шийтгэл хүлээдэг байжээ. Үнэн хэрэгтээ Казахаас хөрш хятад руу нэвтэрсэн хүмүүс өлсгөлөнгөөс зугтсан энгийн иргэд байсан ба хэрэв өлсгөлөн болоогүй бол тэд зөвлөлт улсаас зугтахгүй байсан. Хятадын хил хамгаалагчид тэднийг буу зэвсэг хэрэглэн тэднийг зогсоохыг оролдсон хэдий ч хүчрээгүй байдаг. Хэдэн зуун мянган казахууд хятад руу нэвтэрч чадсан байна. 1940-од оны сүүлээр манай баруун хязгаарыг дүүгээдэг Испани дээрэмчид тэдний нэг хэсэг байх. 1926 оны бүх холбоот улсын зөвлөлт холбоот улсын тооллогоор казах хүмүүсийн тоо 3,969 мянга байжээ. Харин 1939 оны тооллогоор 3,100 мянга болсон байна. Нас барсан хүний тоог бодитоор тодорхойлох боломжгүй юм. Казах хүн ам ердөө 1970 онд бол 1926 оны төвшөнд очсон байна. 1932-оос 33 онуудын өлсгөлөнгийн өмнөх Казах үндэстэн давмгайлсан төвшөндөө 1990-ад оны эцэстэл дахин хүрсэн. 1938-аас 44 онуудад чөлөөт орон зайтай болсон Казахын нутагт дэвсгэрт цөлөгдсөн ингүүш, чечен, Кремийн татар, Солонгос, Башкир, Курд, Турк, Карачай, Герман иргэдийг суурьшуулсан аж. Мөн Казахстанд Гулаг, Карлаг, Алжир гэх мэт 20 газрын хоригдлуудыг суурьшуулан ажиллуулж дараа нь тэдний зарим нь нутагшин амьдрах болжээ. Киргизийн Аксахалын хэлснээр казахууд гэнэтл бидэн дээр ирсэн өлсгөлэн ноорхоо овцтой маш олон хүмүүс байсан. Киргиз хүмүүр ямар нэгэн болохгүй юм болж гэж ойлгон тэдэнтэй талхаа хуваалцаж төр хоргодох гэр барьж өгсөн. Олон казахууд замд нас баран гівтэж байсан. Казахууд өөрсдөө мах идэх юм гуйхаас өхөксдгийг огт хайхрахгүй байсан юм. Тиймээс киргизчүүд бидэл тэднийг оршуулах шаардлагатай болсон. Харин бид уламжлал зан заншлын дагуу оршуулсан шүүх хэмээжээ. Номын удирдагчдын алдаа завхарлыг мэдээж хэрэг үндэстний схемтнүүд шүүмжлэн эсэргүүцснээс ийм эмгэнэлт явдал төргсөн. Зөвлөлтийн засгийн газрын тоо баримтаар Алаш шордо зэрэг олон хөдөлгөөнүүд иргэний дайны үеэр улс үндэстнийхээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн байна. 1928 онд 44 хөрөнгөтний үзэлтэнг баривчилсан байна. Тэдний заримыг нь бүр зөвлөлт холбоот улсын хамгийн баруун талын тухайн үеийн Централно Черноземная мужид сольсон аж. Тэдэн донд зөвлөлт засгийн бодлогыг эсэргүүцсэн сөрөг хүчний удирдагч нар байжээ. Дараа нь тэд бараг бүгдээр 1937-оос 38 онуудад хэлмэгдэн цааслуулсан. 1986 онд Казахстанд болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон хүмүүсийн төлөө зөвлөлт холбоот улсад анх удаа жагсаал болсныг тэмдэглэх нь зүйтэй. Казахстанд 1993 онд улс төрийн харгислалд олноор хэлмэгдэх стийг цагаатгах хуулийг баталсан байна. 1932-оос 33 онуудад зөвлөлт орон даяар болсон бүх баячуудын хөрөнгийг хураах, нийтээр хамтралжуулах, хүнстэй ажлан худалдан авах зэрэг алдаа завхарлаас улбаатаагаар олон газар аимшигт өлсгөлөн болсон. Ялангуяа Украин, Беларусь, Хойд Кавказ, Халимаг, Поволжье, Өмнөд Урал, Баруун Сибирь, Казахстанд. Ядч байхад тэр жилүүдэд ургац алдаж, зовлон дээр зомлон нэмсэн гэдэг. Өлсгөлөнгөөр нас барсан хүмүүсийн тоо олон улс байгууллагуудын тооцооллоор өөр байдаг ба хамгийн багадаа 2 сая, ихтэй 8 сая гэдэг байна. Нэлээд үнэнд ойрхон баримт тооцоогоор Украинд 4-5 сая, Хойд Кавказад 1 сая, Казахстанд 1.3-аас 1.5 сая хүн өлсгөлөнгөөр нас барсан гин. Британикад 6-аас 8 сая, коммунизмын хар номонд 6 сая хэмээн бичжээ.